Та ямар мэрэгжил сонгохоо шийдэж чадахгүй байна уу? Бид үндэсний статистикийн хороо болон Зангиа цэгмээний 2024 оноос 2025 оны цалингийн судалгаан дээр үндэслэн Монголын топ 10 мэрэгжлийг эренбэллээ. Бидний тавьсан гол шалгуур үзүүлэлтүүд нь цалин, ажлын байрны олдоц, мөн ажиллах нөхцөл. Энэ бол топ баримт дээр тулгуурласан хамгийн бодиттой жагсаалт. Ингээд эхэлцгээе. 10 дугаар баримт маркетинг ба бизнесийн удирдлага. Маркетинг, бизнесийн удирдлага бол хүн бүрийн мэддэг, гэхдээ цөөхөн хүн сайн ойлгодог мэрэгжил. Бодит үнэн гэвэл цалингийн хэлбэрцэл маш их. Анхан шатны ажилтан 1.1 саяас эхэлдэг бол туршлагатай маркетинг менежерүүд 4.6 сая төгрөг хүртэл авдаг. Ажлын байр хаасайгүй бийж, ажлын ачаас өндөр. Хэрэв та хотын амьдрал, карьерийн өсөлт хүсэж байвал энэ мэрэгжил тохирно. Гэхдээ жинхэнэ өндөр цалин олон жил ажиллаж байж авна гэдгийг санах хэрэгтэй. 9-р баримт хууль. Хуульч бол нэр хүндтэй мэрэгжил. Гэхдээ цалин таныг гайхшруулж магадгүй. Ихэнх хуульчид 1.3-аас 3.5 сая төгрөгийн хооронд цалинждаг. Өндөр цалин зөвхөн компани эрх зүй, тэр дундаа уул уурхай, адаатын хөрөнгө оруулалтын салбарт л бий. Урт ажлын цаг мөн ажлын стресс ихтэй. Энэ бол эхлээд нэр хүнд, харин дараа нь мөнгө боддог хүмүүс зориулсан мэрэгжил юм аа. 8 дугаар баримт механик инженер. Механик инженер хизээж эрэлтээ алддаггүй мэрэгжил. Монголын уул уурхай үйлдвэрлэлийн салбар өргөчхийн хэрээр энэ мэрэгжил тогтвортой байсаар байна. Дундад цалин 1.8-аас 3.2 сая төгрөг. Ажлын байрны баталгаа маш сайн. Та хөдөө орон нутаг үйлдвэрүүдээр явах шаардлага гаргаж, найдвартай ирээдүг хүсвэл энэ мэрэгжил таны хувьд зөв сонголт болно. 7 дугаар баримт анагаах ухаан. Анагаах ухаан бол хамгийн нэр хүндтэй бас бодит байдал дээр хамгийн хүнд салбар юм. Улсын эмнэлгийн цалин дөнгөж 1.4 сая төгрөгөөс эхэлдэг нь хүмүүсийн төсөөлдгөөс хамаагүй бага дүн билээ. Гэхдээ хувийн эмнэлгийн нарийн мэрэгжлийн эмч нар 3-аас 5 сая төгрөг, түүнээс ч илүү цалин авдаг. Урт цагаар ажилласан, өндөр хариуцлага хүлээн, тасралтгүй суралцсан. Та энэ мэрэгжлийг хурдан мөнгө олох гэж биш, тогтвортой байдал, нэр хүндийн төлөөс сонгох хэрэгтэй. 6 дугаар баримт сэргээгдэх эрчим хүч. Монгол улс ногоон эрчим хүчийг урд өмнөхөөсөө илүү хөгжүүлж, олон улсын төслүүд хэрэгжүүлж байна. Тиймээс цахилгааны болон эрчим хүчний инженер хамгийн хурдан өсөж буй салбар болоод байгаа. Цалин 1.2-оос 3.4 сая төгрөгийн хооронд хэлбэлцдэг бөгөөд жил бүр ажлын байр нэмэгдэж байгаа. Олон улсын төсөл болоод уул уурхайн салбарт ажиллаж үнээс ч илүү олох боломжтой бөгөөд ирээдүйд өсөн дэвжих мэрэгжлийг хайж байвал энэ нь сэргээгдэх эрчим хүч юм. 5 дугаар баримт барилгын инженер. Барилгын инженер Монголын бүтээн байгуулалтын гол тулгуур нь билээ. Барилгын салбар нь инженеруудын хамгийн том ажил олгогч бөгөөд зөвхөн 2024 онд гэхэд 15,300 гаруй шинэ ажлын байр бий болсон. Цалин 1.5-аас 3.6 сая төгрөг. Гэтэ энэ бол биеийн хүчний хувьд хамгийн хүнд ажлуудын нэг гэдгийг бодох хэрэгтэй. Гадаа ажил нь өвлийн хүтэн, урт ажлын цаг. Ажилд ороход амархан ч тестжүүлэхэд хэцүү. 4-р баримт геологч. Геологч бол өндөр цалин болон хүнд нөхцөл хосолдог салбар. Анхан шатны цалин 1.8 саяас эхлэгч талбайн геологчид хурдан хугацаанд 3.5 саяас дээш цалин авч эхэлдэг. Кемпэд амьдран, байн хөдөө явна, байгальд ажиллана. Хэрэв та офис суух дургүй, байгальд хайртай бол геологч нь жинхэнэ өндөр цалинтай тань тохирох ажил юм. 3 дугаар баримт банк санхүү. Санхүүгийн салбар нь Улаанбаатарын цагаан захтнуудын ертөнцийн зүрхэн хэвээр байна. Банкуд шинжээж, эрсдлийн менежерүүдийг жил бүр олон орны ажилд авдаг. Ахсах түвшний албан тушаалнууд 3-аас 4.5 сая төгрөгийн цалин авдаг ба офисын орчин маш таатай. Дулаахан, цэвэрхэн, тав тухтай. Хэрэв та хөдөө явахгүйгээр тог тухтай орчинд нэр хүндтэй ажил хийхийг хүсвэл энэ таны сонгуул зохих мэрэгжил юм. 2 дугаар баримт хэмэл оюун ухааны инженер. Зангиа цэгмээний 2024 оны тайлангаар IT-ийн салбар нь офисын ажилтнууд дундаа хамгийн өндөр дундад цалинтай буюу 3.6 сая төгрөгт хүрсэн байна. Анхан шатны хөгжүүлэгчид 2 саяас эхэлж
ахсах хөгжүүлэгч нар 4.5-аас 6 сая төгрөг авдаг. Уян хатан цаг, гэрээсээ ажиллах боломжгээд ажиллах нөхцөл хамгийн шилдэг. Орлого, амьдралын хэм маяг, ирээдүйн өсөлтгээд бүх зүйл тэнцвэрчсэн мэрэгжил юм аа. Ингээд нэгдүгээр байр нь мэдээж гайхах зүйлгүй уул уурхай инженер. Уул уурхай инженер Монголын цалингийн манлайд хэвээр байна. Статистикийн хорооны 2024 оны 4-р улирлын тайлангаар уул уурхайн салбарын дундад цалин 5.4 сая төгрөг байна. Энэ бол улсын дунджаас бараг 2 дахин их тоо. Ажлын байрны олдод зэх, улсын эдийн засаг тэр чигтээ энэ салбараас хамаардаг. Гэхдээ амьдралын хэм маяг чанга. Говьд 14 хоног, гэртээ 14 хоног. Хэрв таны зорилго их сургуулаа төгсөөд шууд хамгийн өндөр орлоготой болох бол үүнийг гүйцэх мэрэгжил байхгүй. Тэгэхээр гол асуулт нь та хөдөө явж ээжж хийгээд 5.4 саяг авах уу? Эсвэл Улаанбаатар кофе уунгаа код бичээд 3.6 саяг авах уу? Сонгогчдод комент хэсэгт бичээрэй. Илүү их судалгаанд суурилсан мэдээллийг авахыг хүсвэл сувгтаа subscribe дараарай.